За сайн байцгаана Тамира байна. Өнгөрсөн 2-7 хоногийн хугацаанд сошиал нэлээд газар авсан OpenAI Ghibli-тэй холбоотой асуудлыг тайлбарлая. За хамгийн ихний ярих зүйл юу вэ гэхээр 2-7 хоногийн өмнө OpenAI компани ChatGPT 4 моделийг зураг генерит хийх боломжтой болсон гэдгийг зарласан. Тэгээ дараа нь юу болсныг бүгд мэдэх бах тий. Сошиалор дүүрэн Ghibli стайлтай төстэй байдлаар хүмүүс зураг хувиргаж эхэлсэн. Sam Altman-ы одоо жиргэнээс харахад бол одоогоос 26 сарын өмнө анх ChatGPT нээлттэй хийж байхад нэлээд их шууруулсан гэдгийг юу нь бүгд мэдчихэж байгаа тий. Тэгээд тэр үедээ болохоор 5 өдрийн дотор 1 сая хэрэглэгчтэй болж исэн юм билээ. Тэгмүүд энэ сүүлийн зургийн одоо энэ бүүмийн үеэр 1 цагт 1 сая хэрэглэгч нэмсэн байгаа. Тэгэхээр энэ одоо дэлхийд даяар юу н хэр том нөлөөтэй өрнөсөн үйл явдал вэ гэдг нь бол ерөөхдөө бол тайлд харагдана. За яг энэ үйл явдал дээр хоёр өнцөг байгаа. За энэ удаагийн контентыг ивент тэтгэж байгаа BSB-ийн хамт олондоо баярлалаа. Тэгээд яг одоо BSB дээр технологийн бүтээгдэхүүнүүд 10-30% хямдсан байгаа юм билээ. Тэгээд худалдаа авалт хийсэн үнийн дүнгээс хамаарч гар утас чихвч гэх мэт ингээд агүй олон гой бэлгийг нэмэлтээр авах боломж хүртсэн байгаа юм билээ шүү. Тэгэхээр та бүхэн яг одоо BSB рүү ороод үзээрэй. За эхнийх нь мэдээж AI супер хөгжиж байна. Олон хүмүүс энэ технологиг өөр ашигаар өмнө хийхэд ямар хэцүү байсан зүйлсийг амархан бүтээж болохыг мэдэрлээ гэдэг өнцөг. За хоёр дахь өнцөг нь болохоор AI-ийн сөрөг талыг хөндсөн гэсэн үг. Ghibli стилийн зураг гаргах нь өөрөө нэгдүгээр оюуны өвчин асуудлыг зөрчиж байна. За тэгээд урлагийн үнцнийг унгааж байна. За AI-г бас ашиглах нь өөрөө байгальд ээлгүй гэх тал байгаа. Тэгээ яг энэ хоёр дахь одоо сүүлийн өнцөг дээр ч бас ер нь Монгол хэд хэдэн контент гараад ер нь цөөнгөө олон хүмүүс AI дахиж ашиглахгүй ChatGPT-г устгалаа. За одоо наа Ghibli зураг болооч те. Тэгээ урлаг мөхч ийн гэдэг энэ баггүй байр сууриа сошиал дээр илэрхийлсэн. За би энэ дээр яг ямар байр суурьтай байгаа вэ гэхээр AI-г илүү үр ашигтай талаас нь харж дэмжих талд нь байгаа. За өөрөөр хэлэх юм бол хүмүүс илүү их ашиглаасаа гэж би хүсэж байна. За мэдээж нөгөө талын байр суурийг ойлгож байна. За хүндлэн гэхдээ яагаад миний байр суурь эрэг талд нь байгаа вэ гэдгийг одоо тайлбарлая. Хамгийн эхлээд оюуны өмч яригдж байгаа учраас ер нь хууль зүйн талыг нь судалж үзсэн. Би өөрөө нөгөө хуулийн мэргэжилтэй хүн учраас судлахад бас амар байлаа. За legal gray zone гэсэн нэр томьёо байгаа. Энэ нь болохоор одоо монголоор тайлбарлах юм бол хууль эрх зүйн зохицуулалтгүй орчин гэж хэлэх нь зүйтэй байна. За өөрөөр хэлэх юм бол хууль бусч биш, хууль ёсныч биш тийм орчин гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр одоогийн оюуны өмчийн хууль эрх зүйн зохицуулалтаар Ghibli-гийн за дүр, диалог, тэгээ ай, нэр, анимашн хөдөлгөөнтэй тэгээ скрипт тэгээ зурсан техник зэргийг нь бол хамгаалж байгаа гэсэн үг аль хэзээ. Гэхдээ арт стайл буюу хүмүүсийн тэр адил гэж мэдрээд байгаа тэр зураглалыг хамгаалж чадахгүй байгаа. Тэгэхээр мэдрэмжийн асуудал учраас бүр хуулийн хүрээнд тодорхойлж чадахгүй байгаа гэсэн үг байхгүй мэдрэмжийн асуудал учраас. Өөрөөр хэлэх юм бол ChatGPT-гээр гаргуулсан бидний зураг баг OpenAI-г өмч гэсэн үг. Нэг бодлын муухай тийм. За нөгөө талаараа хэрэг үнэхээр хуулиар хамгаалах зохицуулалт дэлхийн нийтээр анханасаа байсан бол урлаг жинхнээсээ мөхөх байсан. За жишээ нь том компаниуд бүх гол стайлуудыг авна гэсэн үг. За бидний мэдж байгаа за одоо Marvel-аас өөр газар батартай кино хийхийг бид нэр харахгүй гэсэн үг байхгүй. За энэ юм дээр бол бүр маш их маргаан дагуулна. За бүр нарийн ярих юм бол Hayao Miyazaki-гийн тэр нөгөө нэг 15 сарын турш хийсэн тэр 5 секундын хэсэг нь Англи, Европ стайлаас санаа авсан гэдэг гарахгүйч байх байсан тийм нөхцөл бүрдэн байхгүй. Тэгэхээр эдийн засаг хумигдэн, шинэ артистууд гарч ирэхээ сайн, за бүтээл гаргахаа сайн гэд ер нь илүү том сөрөг нөлөөтэй гэсэн үг. Тийм учраас энийг одоо хүртэл нарийн хуулиар зохицуулахгүйгээр ёс суртахууны хувьд олонх юу гэж харж байна гэдгээр нь нийгэм өөрөө шийдэд яваад явсаар ирсэн асуудал гэж ойлгоход болно. За тэгвэл яг одоогийн зохицуулалтын дагуу Ghibli оюуны өмчийн асуудал үүсгэлээ гэж бодъё. За шүүхийн харьяаллын дагуу бол Америкийн нэгдсэн улсын шүүхэд хандна. За хамгаалах одоо хуулийн зохицуулалт байхгүй. За тэгээд дээрэс нь Америкийн нэгдсэн улсын шүүх учраас ер нь бол OpenAI-ийн тал шийдвэр гаргах магадлал өндөр. За яг уу Японы шүүх байсан бол өөрөөр шүүж магад. Гэхдээ шүүхийн харьяалал нь Японы шүүхэд очих магадлал бараг л байхгүй. Тэгээд хэрвээ OpenAI анх энэ өөрчлөлтөө зарлахдаа за хэрв шүү заа OpenAI анх энэ өөрчлөлтөө зарлахдаа Ghibli стайлаар зураг гаргуулж болно шүү гэдэг ч юм уу те Ghibli гэдэг үгийг ашигласан эсвэл логогийн тавьсан ч юм уу те тийм зүйл хийсэн бол асуудал шал өөрөөр яригдана. Өөрөөр хэлэх юм бол хууль Ghibli-г хамгаалах боломжтой болно гэсэн үг. Гэхдээ тийм үг лого ерөөсөө ашиглаагүй. Эндээс шууд OpenAI-ийн хуулийн баг анханасаа ер нь ийм үйл явдлыг болохыг ер нь мэдчихсэн гэдэг нь харагдаж байгаа. Урлаг мөхөж байна, үн цэнийг нь AI унгааж байна гэдэг тал дээр бол би арай өөр байр суурьтай байгаа. Хүмүүс ер нь бүх цаг үед ер нь анханасаа технологийн хөгжлөөс айсаар ирсэн. За айж байгаа хүмүүсийг нь ч би яг үстэй үгүйсэхгүй л те. Эртээр үеэс ер нь өнөөдрийг хүртэл ингээд олон технологиуд урлагийн салбарт ингээд гарлаа. За жишээлбэл одоо урлаг улам
энэ үйл явдлыг дагаад хөгжсөн үү гэхээс биш би бол мөхөө гэж ойлгоод байгаа байхгүй. Жишээ нь Photoshop-ыг одоо анх гаргахад хүмүүс зураг зурдаг хүмүүс ингээд өнгөрлөө гэж хэлсэн бол одоо зураг зурдаг хүмүүс байж л байна тий. За ухаалаг зурагт анх гаргахад за ингээд кино театрууд одоо өнгөрлөө гэсэн кино театрууд бас байж л байна тий. Тэгээ хүн болгон Hayao Miyazaki-гийн бүтээлийн одоо үн цэнийг мэдж байгаа. Тэгээ тэр үн цэн нь юунаас одоо бий болж байгаа гэхээр тэр нөгөө нэг хуулиар хамгаалсан дүр, диалог, дуу, скрипт гэдэг тэдний нэгдлээс энэ үн цэн бий болж байгаа байхгүй. Тиймээс би энэ удаагийн одоо явдлыг урлаг талаас нь харин ч олон хүмүүс энэ технологиг ашиглаад урлагийн салбарт эсвэл одоо өөртөө зориулаад ч юм уу тий гой бүтээл гаргая гэж бодоосоо гэж хүсэж байна. Тэгэд энэ зах зээлийг энэ үйл явдал нь бол улмал тэлж байгаа гэж би бодож харж байгаа. Тэгээд хуучны үнц нь одоо ер нь бол хэвээрэл байгаа байхгүй. Шинэ тоглогчид орж ирж гин гэдэг талаас нь хүмүүсийг ер нь бол хараасаа гэж хүсэж байна. За сүүлийн асуудал нь байгаль дэлхийд хортой эрчим хүчийг зарцуулж байна, усыг ашиглаж байна гэдэг асуудал байгаа даа. Тэгээ энийг болохоор би яг Монгол хүний өнцгөөс харахад бол AI дээр төвлөрөөд байгаа болохоос биш ер нь байгаль дэлхийг одоо бидний утас, лаптоп, зурагт гэх бүхэл одоо энэ төхөөрөмжүүд эрчим хүч ашиглаж байгаа тий. Зүгээр AI дээр л төвлөрөөд байгаа болохоос биш ер нь бидний одоо AI-аас ч илүү байгаль хортой зүйлс зөндөө байгаа. За OpenAI одоо бараг 7 хоногийн идэвхтэй хэрэглэгчдийн тоон 400 сая байгаа хаа. Тэгээд Монголоос одоо өндрөөр тооцоход идэвхтэй ашигладаг хүн гэвэл 50,000 хүн байгаа гэж бодъё л доо. Ингээд нийт идэвхтэй хэрэглэгчдийн нь ердөөсөө 0.10,125% хүрч байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол бид нар ашиглахад болох нь ямар ч өөрчлөлт авч ирэхгүй гэсэн. Тэгэд хүмүүс хэрэглэхдээ бас ингээ $20 төлж мөн ашиглаж байгаа шүү дээ. OpenAI одоо бас эсэргээрээ зардлаа бууруулахын тулд за тэгээд саяных шиг хэрэглэгчдийн шахалтаар улам л green energy ашиглах тал руугаа хүчээр орохоос аргагүй тий. Ер нь бид нар яг угаасаа компани анхаарч байхад бид тэр хаа байсан Америк нэгдсэн улсад ажиллаж байгаа дата төвийн тог усны зарцуулалт өндөр байгаагаас байгаль хэцүүдлээ гэж уурхан жоохон тохиромжгүй юм шиг. Яагаад гэхээр илүү баг өнөөдөр бид нар бодомж олон хэрэгжилж байна те. Инээс илүү одоо байгаль хортой зүйлсүүд ашиглаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь баг илүү энэ дээр бид дуурах нь илүү өндөр ач холбогдолтой гэж би хавтаа харж байна. Тэгээ яг би энэ асуудал дээр өмнө зүгээр Datacom-ийн их хот захиралтай ингээд ярьж хахад монголчууд ер нь нэгэнт ингээд хоцорсон энэ том технологиудыг одоо гүйцэж чадахгүйгээс хойш сайн ашиглаж шинэ боломжуудыг ер нь эрэлхийлж байх нь илүү чухлаа гэж хэлжсэн. Тэгээд тэрнээс төдийлөө одоо үр дүн авч ирэхгүй юм шалтгаанаас болж хэрэглэх ёсгүй гэх нь өөрөө биднэрт их хортой зүйл гэж энэ хот захирал тайлбарлаж ирсэн. Тэгэхээр яг сая өнгөрсөн үйл явдал шиг бүх ард иргэд AI гэж яг юу юм те ChatGPT гэж яг юу хийж чаддаг юм гэдэг тал дээр нэлээд сайн ойлголттой AI хэрэглээтэй болж байгаа тэр үед нь хэрэглэх нь одоо хэрэглэх нь эсэргээр амар муухай харагддаг мэт талаас нь тайлбарлаж танилцуулах нь өөрөө эргээд тэдгээр хүмүүсийн ирээдүйд хэмнэж болох байсан цаг хугацаа, бүтээмж, за бүр попорж ярих юм бол заяа улсын эдийн засагт ч хохиролтой тийм өнцөг шиг надад санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр миний байр суурь бол яг ийм байна. Та бүхэн одоо илүү AI үр ашиглалт тал дээр нь миний байр суурь байна. Тэгээд та бүхэн бас өөрийнхөө байр суурийг ямар байгаа вэ гэдгийг коммент хэсэгтээ бичээрэй. Тэгээд санал нийлж байгаа хүмүүс байвал бас өөрсдөө өнцгөө бичээрэй. За AI ашигладаг хүмүүс энэ контентыг үзээд улам л олон болох ёстой шүү. Тэгээд манай контентыг одоо үздэг хүмүүсийн нийт 80% заяа subscribe дараагүй байт юм бэлээ. Тэгэхээр энэ контентыг үзэж байгаа хүмүүс subscribe дараасаа гэж хүсэж байна. Тэгээд дараагийн контентээр уулзлаа. Түр бай.